Жаргалын эдийн төрийн бас байгууллагт бол 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Төрөлхийн буюу олдмол харуултын дараах гэдэг ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асар халамжилдаг хувийн байгууллага байнамаа. Ер нь бол 50 гаруй хүнтэй байдаг. Ер нь үйлчлэгээ бол 160 хүнд үйлчлэгээ үзүүлсэн. Маш олон хүн сайхан хөлтөрөө босоод бас гэр бүлтэй болоод ингээ явсан байгаа. Ер нь өнөөдрийн энэ хилцүүлэх энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ хуралд оролцож байгаа нь бол миний хувьд бол анхных, гэхдээ маш өвөөчтэй буюу энд оролцсноороо давуу талууд их гарч ирэх байхаа гэж бодож байна. Маш их олон зүйлийг ойлгож авах гэж бодож байна. Ахмад тасрамжийн газрыг ажилуулад манайд 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг боловч тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд хандах хандлага бас өөрчлөлт тийм ээ. Энд сууснараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа одоо сэтгэл зүй, хууль эрх зүй энэ бүхнээс хоцрогдол байдаг. Тэгэхээр энэ нэгдсэн холбоо байгуулж өгнө гэдэг чинь Монгол улсын хэмжээнд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо өөрөө үүсгэн байгуулж байгаа гэдэг чинь тэр хүмүүсийнхаа дуу хоолой бас өөрөөсөө төрөөс буюу гэр бүлээсээ нийгмээсээ ямар ч үйлчлэгээ авч чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд маш олноор байгаа байхгүй. Энийг бүр цар хүрээтэй маш өргөнөөр бодлогын хүрээнд авч үзэж энэ маань бас тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрх зүйд нь орчинд нь тэр хүнийг одоо анхаарч сонсох хүн нь олон болох болов гэж бодож байна. Тэгээ нийт одоо 50 хүн байгаа төрнөөс одоо ер нь 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй те ер нь нөгөө одоо барилгаас унаад гимтээд тархины гимтэлтэй ч юм уу болцсон харуултаасаа тархины хаалганд ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй те хүүхэд тасрах газар өссөн. Тэгээд хүүхэд тасрамжийн газар 18 хүрээд гарах байтал чинь 25 нас хүртэл ингээд хүүхэд тасрамжийн газар байцсан хөгжлийн бэрхшээлтэй учраас ингээд очих газар учраас бас ингээд авсан эдэр ингээд 25 настай залуу хүртэл байж идэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонсох хүн ер нь ховор. Тийм болохоор энэ маш ач холбогдол өгж ирсэн би энэ уралд. Одоо өнөөдрийн юу яах ёстой юм тийм өшөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэл ингээд тэрэгэн дээр суугаад авах ёстой юм уу? Өшөө нийгэм дэвшөө оролцоо нь яах ёстой? Хууль эрх зүйнд нь ямар өөрчлөлт орсон юм? Энэ хүмүүс яг юу хийх гээд байгааг л одоо мэдэх гэж ирсэн. Тэгэхээр энд сууснараа бас өөрт болон өшөө бусдад өөрөө одоо чинь манай тасрамжийн газар ингээд хөгжлийн бэрхшээл оюун хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэл зүгээр тэрэгэн дээр суугаад ахаас илүү өшөө яах ёстой? Энэ хүний төлөө юу хийх ёстойг илүү мэдчих болов гэж бодлоо. Ер нь гэр бүлтэй болооч гарсан байгаа хамгийн гол нь манай тасрамжийн газар ихтэй ямар нэгэн гимтлээс болоод ингээд одоо нөгөө ой санамжаа алдсан өөрийн хэмнэгийг мэдхээ болчихсон гэр он олдохгүй байгаамаа гэд гимтлийн хэмжээс хүрэлт ирдэг. Ингээд манай энерги хэмлэг өгдөг гимтэл энерги хэмлэг манайх руу өгдөг. За энэ хугацаанд бид нар бол маш олон үйлдвэр нь босгоод одоо мэдээж хэрэг эрэг холбоо гэдгийг заавал тогтоох хэрэгтэй. Энэ хүн мэдээж тэнгэрээс үсрээд ирчихв юм чинь гэр бүл заавал байх хэрэгтэй тийм ээ. Гэр бүл нь үнэхээр хайгаа олох байгаа мó гэр бүлтэндээ үнэхээр хаягдсан юм уу гэдгийг олох нь чухал байдаг. Тэгээд энэ эмчлэж эрүүл сарвал болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ тэр өвчтөе хүнийхээ яавал эрүүл болгож яаж гар гэрийн тогтоох уу гэдээ олоолаа хамтарсан багаар ажилладаг. Тэгээ маш 40-од хүн ер нь гэр оронд нь одоо эрүүл сарвал болгох хүлээлгэж өгсөн байгаа. Манайх бол одоо 19 онд би өөрөө малчин эмэгтэй 19 онд одоо буян хийж явж байгаа л энэ орон гэргийн хүн таарад анхны илүү гэрээ зайчилж авч исэн. Тэгээ коронавигийн үед бол мэдээж бичиг баримтгүй хөл гараа тайруулсан харааны бэрхшээлтэй орон гэргүй эмээ өвөө нарт би туслаад 7 гэр бариад одоо бүх хүн бараг ах トゥ гэртээ оруулах байх чинь би 7 гэр 35 хүнийг асар халамжилж байсан баггүй юу. Тэр үед бол санхүүжилт байхгүй. Мэдээж ямарваа юм чинь нөгөө доороосоо бичвэрэнд дэг журмынхаа даваа явах хэвээр тэгээд төрийн бусаа байгуулах хэвээр магадлал итгэмжилсэн байгууллага болж ээж нөгөө хувьсэл зардалд орох хэвээр. Ингээд ноднон манайх магадлал ихшүүлсэн байгууллага болоод хувьсэл зардлаа халамжийн ерөнхий газраас аваад тогтвортойгоор явагдаж байгаа. Ер нь маш олон жилийн үр дүн одоо уйггүй ясны дүнд бол одоо бүх зүйлийнхаа анхаарал төрийнхөө одоо баян зүрх дүүрэг бас их анхааралтай авч дэмждэг баян зүрх дүүргийн халамж заавал ингээд баян зүрх дүүрэг намайг дэмжиж одоо халамжийн үйлчлэгээ үзүүлдэг гээд ингээд зөвхөн баян зүрх дүүргийг хүн авах ш аймаг бүрээс захирамжин гараад хороо дүүрэг болгоноос засаг даргын захирамжтайгаар ирсэн байгаа ахмадууд ер нь манайх ч одоо 25-аас 94 насны нийт 50 хүнтэй байгаа. Одоо нэгдүгээр энэ журам баталгаагүй эндээс ямар журам баталгахдах юм тийм ээ. Тэр их чухал. Тэгээ мэдээж манайх руу одоо 2000 гаруй хүн хүсэлтэд өгсөн ор байна уу гэж хүлээгээд байж. Гэтэл тэдний маань одоо бараг 1000-ад хөгжлийн бэрхшээлтэй.
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо заатаг хүрээдэр гээд ингээд одоо тэр ахмад орон гэргүй харж хандахгүй болцсон тий өвчний улмаас ингэсэн энэ ахмадуудыг чинь хүлээж орон байрны асуудал нэгдүгээр асуудал байдаг байхгүй. Одоо манайх 40 хүний хүчин чадалтай байдал чинь 50 хүрэгдсэн байна тийм ээ. Өвөл өөдөн хөлдөж өгөх гээд байна, тарин шал байна, эрхэн жүжигдсэн эмээ өнөр байна. Ингээд тэднийг авахын тулд бид нар ингээд бүр ингээд заал зай багтаамжаа өрнөд мэдээж тэдний гудамжинд хөлдөөхгүй тул тийм ээ. Бас төрийн басынхаа ивэлд энэ өдрийн 3-4 хоолтой тийм сайхан эмч эрх зүйчийнхаа хэмжээнд ингээд зөвлөгөө аваад ингээд авч байгаа. Гэтэл бид нар одоо тэр 2000 гаруй бүртгүүлсэн байгаа хүний тал хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Тэгэхээр хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй өшөө цааш нь одоо аваад байхын тулд юу хэрэгтэй? Эрх зүйнд нь яах ёстой ингээл одоо энэ журам батлагадаад энэ юу яана гэдг нь бол тэндээс л бүх юм цаашаа шийдвэрлэгдээд явах байх л та. Тэгээ мэдэхгүй бас олон зүйл мэдээж авах гэж бодож байна. Яг нь улсын хэмжээнд бол ахмад асрамжийн газар Батцүмбэр байдаг. Ер нь бол хасрамжийн газрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ер нь цөөхөн шүү байх нь байдаг. Гэхдээ нөгөө төрөөс дэмжлэгээ авч чадж ийн үгүй юу? Одоо жишээ нь би малчин эмэгтэй энэ орон гэргүй юм эмээгөө хөлдөж хүлэхгүй тулд би зүгээр ингээд нэг сайхан санааны үзүүрээс гэр барьж болоо малынхаа буянгар ингээд аваа явж гин. Гэтэл цаашаа хүний амнаас эрүүл мэнд эрх зүйгээр ингээд юмнууд бол явчихдаг байхгүй. Тэр хугацаанд эхний би 5-6 жил ямар сан хөөжөлтгүйгээр өөрийнхөө малын буянгаараа бас тэгэл хинч мэддэггүй өдөр хэцүү байлаа. Одоо болохоор өөрийн гэсэн пижуудтай бас таньдаг мэддэг хүмүүстэй бас эмээ өөдөө туслая л да. Ах トゥ нарт та ганцаараа биш би шантрааж үзчихсэн. Тэ одоо би чинь цалингуу тэтгэргүй. Тэгсэн мөртлөө яагаад би энэ хүмүүсийн энэ олон өвдсөн зовцсон хүмүүсийн памперсыг солиод өнөөдөр арчлаад үхэж үргэдээд гардаар би оршуулад ингээд ийм олон хүн оршуулад ингээд тэгэхэд дандаа энэ нөгөө орон гэргүй явж исэн эмээ өнөрхөр хавсарсан өвчтөд ирдэг. 2-3 төрлийн хавсарсан өвчтэй. Ирээд би эртэлрүүлэгч жилдээ 2 удаа оруулаад эхлэнгүүт нөгөө хавсарсан өвчнүүд илрээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө хүнд өвчтэй хүмүүс асрах чинь хамгийн хэцүү, хамгийн одоо ажилчин хүртэл наазах нь олддоггүй байхгүй. Ирлээ ийм хүнд хүмүүс асард юм уу? Амар юм одоо ийм хүн асрахгүй гэд ажилчин олддоггүй. Тэгэхээр одоо охинтойгоо өөрөө гэр бүлээрээ одоо ингээл яалтчгүй яг уу шантраад одоо болиг гэджсэн өдөр байсан. Гэхдээ тэр ингээ харахаар ингээ 30-40 өвөг эмээг би хаана хайх одоо бүр нөгөөлөө үлднэцтэй. Тэгэл урагшлах хэрэгтэй юм байна гэд уйггүй 6-7 жил зүтгэснийхээ өр шимээр бид нар 7 гэрээ байшин болгож чадсан тийм ээ. Дараа нөгөө бүх эмээ өвөнөрөө бичиг баримтаа одоо ирж байгаа эмээ өвөнөр голтуу пассвортгүй бичиг баримтгүй дэтгэр тэтгэмжийн хэн нэгэн хэмжээгээр зээлээр авчихсан ийм хүмүүс ирдэг. Өөрөөсөө одоо яг эрүүл мэндийн хөл гараа тайруулахдаа эмнэлгээр явахдаа хэрэгэлсэн байдаг. Хэн аваа явснаач мэддэггүй байдаг. Одоо бол манай хүмүүс чинь ингээл ахиц гараад эхэллээ шүү дээ. Бүгдөө хуулийн зөвлөх гэж хүн чинь бүгдийн бичиг баримтжуулаад өгч जैन тийм ээ. Энэ хүний одоо дэтгэр тэтгэмж нь яасан. Одоо бол манай бүх хүн бичиг баримттай төр тэтгэмжтэй бүр хадгаламжтай эмээ өнөр болоод тийм сайхан байгаа. Одоо миний хувьд болохоор ингээд ахмадууд асрах талдаараа л гэхээс яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа төлөө анхаарч тэднийхээ зүгээр ингээд асраад л байгаа болохоос өгшөө нөгөө яа төрөөс яах хэвтэй өгшөө энэ хүнд одоо яах хэвтэй ингээд ийм юм мэдэхгүй байгаа учраас би энэ төлхөө ороод байгаа байхгүй юу. Энэ иймэрхүү юмд орж ээж би өөрөө ойлголттой болж тэр хүмүүстэй ажиллах байхаа. Тэгээд маш их үр дүнтэй юу болох байх. Энийг одоо энэ олон одоо миний сая сонсож байгаагаар бол 80 төрлийн бүс байгууллага ирсэн байна. Тэгэхээр 80 төрлийн бүс байгууллагын тэргүүнүүд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа төлөө энд өөрсдөө бас хөгжлийн бэрхшээлтэй төлөөхөө төлөө тодорхой хэмжээний юм хийсэн хүмүүс аа. Тэгэхээр энэ хүмүүсийг сонсох, хамтарч ажиллах гол чухал байх гэж үзэж байна. Ер нь яг би бол ингээд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн аваад эмнэлгээр явдаг байхгүй юу? За тэр хүн маань ингээд эмнэлгийн үйлчлэгээ авахгүй явахаар шатнаас ихсэл бэрхшээл эхэлдэг. Одоо ингээд нөгөө тэр гинцэртэй хүнээ өөрхөө, төрхөө, өндөр шат тэр тухайн тэр хүнд ээлтэй юм маш ховор байдаг. Улсын маш том эмнэлгүүд мөртлөө зүгээр яг налуу замд тавьсан байдаг болохоос бусдаараа за одоо ингээд би хөгжлийн бэрхшээлтэй 3-4 тэр гинцэртэй хүн түрээд эмнэлгийн шинжилгээ өгөх. За энэ одоо аюулгүй асуудалтай байдаг. За өнөөдөр номер байхгүй, дугаар байхгүй. Тэгэл ингээд номер дугаараа аваад
яахгүй л нөгөө 4-5 хүн түрээд одоо өрөөд тэр өдөр чинь бас ингээд памперсандаа бизнесчдэг. За тэгэл ер нь тэрнээс эхлээл яасан мохоо өнөр танартай ингээд банк санхүүгээс эхлээл ингээд жоохон юу өнөр өнөртэй тайна гэл ингээд нөгөө хүмүүс чинь ингээд сонирн болчдөг тийм асуудлууд байна. Ер нь наад захын хамгийн гол нь зам тэгээд эмнэлгийн үйлчилгээ одоо тэрэгцэртэй хүмүүстэй төрүүлж үйлчилнэ гэсэн нэг юм зураг тавьсан мөртлөө үйлчилж өгдөг. Заавал дараалалаарай. Гэтэл тэр чинь даралт нэгсдэг хүн байна. Хүндрээд өтгөж ингээд холилцсон хүн сууж байна. Ингээд айгүй тэр хөгжлийн бэрхшээлтэй хүнд л арай өөрөөр хараад хувь хүн ч гэсэн байгууллага ч гэсэн тгий чандаж өмөр санагдаад байдаг байхгүй. Би энэ бэрхшээлийг яг одоо 7 дахь жилийн өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм шиг явдаг. Одоо харааны бэрхшээлтэй нэгийг хөтлөөд одоо нэг сунасаад бас мдээгүй хоёрыг түрээд ингээд эмнэлгийн үйлчилгээ авахд маш хүндрэлтэй байдаг. Өргөж суулгах, өргөж татхад бэрхшээл учирдаг, шатруу уруудаж буухад хоолнд ороход хүртэл ингээд бас нөгөө л хүмүүсийн нөгөө ялгуурлан гадуурхалтаас эхэлдэг. Би нөгөө хүмүүсээ ингээд баг харцаар нь ойлгочдөг болохоор үгүй нүдэндээ нулимстай өрөвдөөл өмөөрөөл ингээд явдаг. Ингээд юу хүмүүс хараад тэрвээ наад хүмүүс одоо ширээ байхгүй ч гэдэг юм уу ийм юунууд аягүй ажиглаатай байдаг. Тэр ерөөсө хой хүн байгууллагаас эхлүүлэл байна. Би Байн зүрхийн улаастай дээр мал аж ахуй, пример аж ахуй улам бүр хөгжүүлж байгаа. Яагаад гэвэл нөхөр маань одоо энэ малын ашиг шимээр би хүмүүс авч явж байгаа. Тэрнээс надад нөгөө би баян хүн биш шүү дээ. Миний ээж элгэний хор тавдартай байсан. Ээжигээ асарж авах хугацаанд эмнэлэгт байхад асран хамгаалагчгүй хүмүүс хэвтчихсэн. Тэгэхээр би тэр өрөөний хүмүүсийг би асардаг. За ээж минь өнгөрөөд хойчин буйныг би хорооллоор одоо орон гэргүй хүмүүст ингээд сүү тарааж ижгүй унааны савн тэгээ тарааж өгдөг, багшуулаа очиж өгдөг, мөнгө төрөө авч өгдөг юм байсан. Гэтэл 19 онд нөгөө очсон байнга өгдөг юмаа өгдөг ах ич нар маань анхны цаснаар ингээд цасан дээр хэвтчихсэн. Кордонд өссөн. Тэгээд хөдөө байдаг бол аваа явж би урчин шин ер нь бэрээд хонлоо гэд. Тэгээд би ерөөсөө зориглол нэг өвөг аваа явжсэн. Тэгээд очиод би жижиг гэрээ илүүчлээд байрлуулад за та холдож өгөхгүй байх юм шүү. Бичиг өрөөнд байна уу гэж байхгүй. За тэгээд байжсэн чинь нөгөө ах чинь нэг хононгуудаа за би их сайхан одоо ингээл тараг цагаа өнөрцсөн тийм махшуул идшоол ийм гоё айлт ингээд хонлоо. Гэхдээ надтай байгаа дөрөв маань осгоод өгсөн болов миний нойр өрөхгүй би тэдрийг аммаар байна. Тэгээ эргэж очиод нөгөө дөрөв авсан чинь 3 өвөө нэг эмээ ирсэн байхгүй. Тэгээд хоёр нэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй өөрөө нөгөө нойлог ашиглаж чадахгүй тийм хүн байсан. Тэгээ яалч хүн гэдэг нөгөө бас ингээд дөрөв би асарж гисэн. Асрамжийн газар манайх одоо Бацмарын асрамжийн газар байгаа боловч тэрэнд хүрэх зам нь өөрөө босох нь өндөр байхгүй. Та 65 наснаас дээш настай байх ёстой. Таны бичиг өрөмт бүрэн байх ёстой. Та компьютер дээр өөр хүүхд татуучин гараад ирвэл авахгүй. Өөр хүүхд мэдээж өөр хүүхд татуутай байгаа тэр хүн тийм ээ. Тэр тоохгүй хаягдсан. Тэгвэл та таны компьютер дээр таны өөр хүүхд гарч ирээд байна шүү дээ гэхээр 30 жилийн өмнө салцсан 30 жилийн өмнө ингээд ээжигээ дагаа явсан хүүхд тэгвэл та эцэг үрээс татгалцсан шүүхөр ороод ир. Гэхдээ тэр өнөөдөр хатуусны мөнгө хоолгүй байгаа хүн чинь юу тэр шүүхийн архив ухаад шүүх хурлаар ороод явах вэ? Нөгөө хүүхдүүдэд сурахгүй гадаад дотоод явцсан ч юм уу нас сурсан ч юм уу ийм болоод гараад ирдэг. Би ер нь яг хүмүүс тэр ингээд ажиллаж үзсэн л дээ. Энэ хүн ингээд одоо урлагийн гавь сэтгэлтэй хүмүүс сууж байна. Цэрэг цагдаагийн хурандаа нар, эм зөвч, ихэмчнэр одоо ерөнхийлөгчийн эрхпрэд байсан 5 орны хэлтэй тийм сайхан англи, орсын их сургууль урилгаар сурч ирсэн 5 орны хэлтэй хүн манай сууж шít. Тэр януудаар амьдрал нь яагаад юм болцсон? Нөгөө л үр хүүхд таньж өнгөрсөн, өвдөнгөт орхигдсон. Тэгээ одоо манай нийгэм ерөнхийдөө ахмадууд маань маш их хаягдаад байгаа.